Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд Дархуул аймгийн төрийн албан хаагчдын дунд авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар авилгын нийгмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ. Авилгатай тэмцэх газарт шалгагдаж буй хэрэгүүдээс үзэхэд ихэвчлэн авилгын талаарх мэдлэг ойлголт дутуугаас энэ төрлийн гэмт хэрэгт оролцогч болдог гэдгийг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Тэгээд Дархан аймгийн хувьд бол одоо энэ аймагт өнөөдөр 2 өдрийн одоо төлөвлөгөөт ажлыг зохион байгуулахаар байна. За энэ 2 өдрийн төлөвлөгөөт ажил нь бол голцлон одоо төрийн албан хаагч нарт одоо авилгын эсрэг хууль тогтоомжийг одоо таниулах, ойлголтыг нэг болгох ийм зорилготой ер нь сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар зорж ирээд байгаа. За нийтлэг одоо төрийн албан хаагч нарын бас авилгатай тэмцэх газар шалгаж байгаа энэ зөрчил гэмт хэргийн нөхцөл байдал дээр бол одоо нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагч одоо тухайн хууль тогтоомжийг сайтар мэдээгүй улмаас бас гэмт хэрэгт холбогдох, зөрчил гаргах юм эрсдэл байсаар байна. Тэгэхээр зэрэг энэ сургалт сурталчилгааны үйл ажиллагааг бол тогтмол явуулах нь бол одоо албан хаагчдыг аливаа гэмт хэрэг зөрчил одоо холбогдохоос урьдчилан сэргийлдэг нэг чухал ач холбогдолтой арга мөн. За тэгээ энэ арга хэмжээг бас хамтран зохион байгуулахаар одоо хүсэлт гаргасан энэ Дархуул аймгийн засаг даргын тамирын газрын удирдлагууд, засаг дарга болон одоо бусад удирдлагуудад бас талархснаа илэрхийлээ. Аливаа авилгатай тэмцэх үйл ажиллагаанд бас хамгийн чухал ач холбогдол бол удирдлагын манлайлал ер нь их чухал байдаг. Удирдлагууд их манлайлалтай оролцоотой байснаар одоо удирдлаганд нь ажиллаж байгаа албан хаагч нар бол гэмт хэрэг зөрчилд орох одоо эрсдэл нь багасч идэг гэж үздэг. Тийм ч учраас ер нь авилгатай тэмцэх газар бол зохион байгуулалтын арга хэмжээгээр ер нь аль болох одоо байгууллагын удирдлагуудыг оролцуулахыг зорж ингэж ажилладаг. Мөн түүнчлэн одоо нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэдэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг бол нийтийн албан тушаалтанд дагаж мөрдөж байгаа. Тэгэхээр энэ одоо авилгатай тэмцэх газар шалгаж байгаа нөхцөл байдлаас харахад бол энэ хууль тогтоомжийг сайтар мэдхгүйгээс олж гэмт хэрэг одоо энэ зөрчилд холбогдох асуудал байсаар байгаа учраас энэ хууль тогтоомжийн талаар практик дээр яаж хэрэглэх юм, за мөн авилгатай тэмцэх газар ямар одоо асуудлыг шалгаад тухайн шалгах явцад одоо тэр зөрчлийн шинж байдал нь ямар вэ гэхээр юуг анхаарах вэ гэдгийг илүү бодит мэргэжлийн үүднээс бас мэдээлэл өгнө гэж зорж байна. Сургалтад өнөөдөр аймгийн бүхий шатны төрийн албан хаагчид хамрагдаж байгаа бол маргааш удирдах албан тушаалтнууд, иргэний нийгэм хэвлэл мэдээллийн байгууллагууд хамрагдах юм.